Эрүүл мэндийн салбарын гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг улсын хэмжээнд 2026 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургуулийг Монгол улсын шадар сайдын баталсан гамшигаас хамгаалах эж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хувиар Эрүүл мэндийн сайдын 2026 оны АДРА 151-р тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам онцгой байдлын ерөнхий газар, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцож байна. Команд штабын сургуулийн хүрээнд Орхон аймгийн эрүүл мэндийн алба, мэргэжлийн ангин зарлан мэдээллийн тохиогоор яаралтай цугларч ажиллан, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дуурайлган үзүүлэх тактикийн сургуулийг химийн онцлог болзошгүй эрсдлийн үед хээрийн эмнэлэг дэлгэн ажилуулах үндсэн үе шаттайгаар зохион байгуулан оролцлоо. Сургуулийн үйл ажиллагаанд нийт 5 эрүүл мэндийн байгууллагын 300 орчим эмч эмнэлгийн мэргэжилтэн алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшигын үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт хамтын ажиллагааны чадварыг үнэллээ.